Гойсонбор аймгийн Шивийн гол сумын ерөнхий боловсролын сургуулийн ялгаатай хэрэгцээт сурвалжлагчтай ажилладаг ирээдүйн үед хамтдаа мэргэжлийн багш нарын бүлгийн ажлыг танилцуулъя. За асуудал бол одоо сүүлийн жилүүдэд зайлшгүй ганцаарчлан сургалтын төлөвөөр хичээлэх шаардлагатай сурвалжлагчид жилд 2-ороо элсэн орж байгаа нь одоо багш нарт нэлээд хүндрэл бэрхшээлийг хүндрэл бэрхшээлтэй асуудал болсон. За мөн дээрэс нь одоо багш нар маань уул нь бол боломжийн түвшинд сургалтанд хамрагдаж одоо өөрийн хувьд бэлтгэлтэй байсан ч гэсэн одоо эцэг эхчүүдийн өндөр шалгуурт нийцэхгүй одоо тэдний хооронд ойлголтын зөрүү үүсэж зарим залуу багш нар маань бас ажлаасаа хашрах асуудал үүссэн учраас одоо энэ асуудлыг хамтдаа шийдвэрлэе, арга замыг нэрлэлхийлээгээд удирдлагын багаа төлөөлж одоо энэ хүн мэргэжлийн багш нарын бүлэгт хамтран ажиллаж байгаа. За шийдэл бол одоо тэг шамран сургах боловсролтой холбоотой сургалтын материал, гарын авлага, зөвлөмжүүд бол одоо хангалттай түвшинд хэвлэгдэж одоо бидний гар дээр ирсэн. За тэр боломж нөөцөө ашиглаад тэдгээрийг уншиж судлаад арга зүйн санааг нь туршия гэдэг шийдэл төрсөн. За мөн тэр тухайн сарда одоо тэр арга зүйн санаагаа туршсан ажлынхаа үр дүн ололт амжилтаа мэргэжлийн багш нарынхаа бүлгийн ажил дээр сар бүр танилцуулж байя. За мэргэжлийн багш нарын бүлгийн ажлыг бол сар бүрийн ажлын эхний өдөр хийж яхаар тогтмол ажлын төлөвлөгөөнд буцсан байгаа. За үйл явц бол өнгөрсөн хичээлийн жилийн 9-р сараас эхэлсэн. Хамгийн анхных дээр бол бид нар энэ суралцагчийнхаа одоо хөгжлийн түвшинг тодорхойлох багшлах арга зүйн гарын авлага гэдэг энэ номын одоо хавсралт энэ суралцагчийн хөгжлийн түвшинг үнэлэх энэ асуулгын дагуу мөн энэ аргачлалуудыг одоо уншаад суралцагч бүрээ одоо нэг хүрчлэн хөгжлийн айн 4 түвшингээр нь одоо уншлахаар шийдвэрлэсэн. За одоо уншихын тулд бидний мэдээж танхим маань хэрэгтэй, танхимаа бид нар мэдээж хүүхдүүдийнхээ онцлог хэрэгцээнд тохируулан сайхан засварлсан. За мөн одоо ялгаатай хэрэгцээ суралцагч зориулах хичээл практикийн зардлын 5%-аар одоо энэ уншлаганд шаардлагатай хэрэглэгдэх үнийг бүрдүүлсэн. За тэгээд энэ хүүхэд бүрийнхээ хөгжлийнхэн түвшинг үнэлээд үнэлснийхээ үр дүнг бол мод ургал харгаар одоо шинжилж за тухайн суралцагчийн маань асуудалтай буюу сайжруулах шаардлагатай хөгжлийн айн бол аль вэ нэ хэдгээр түвшинд явж гинэ гэдгээ тодорхойлсон. За энэ бүхнийг бол 10 сарынхаа ажлын туршлага тайлангаа хэлэлцүүлэх ажил дээр бол багш нар маань танилцуулсан. За ингээд одоо сайн хөгжсөн давуу талд нь тулгуурлаад одоо сайжруулах шаардлагатай буюу асуудалтай одоо чадварыг нь яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодолцож уг нь бол ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө боловсруулсан. За боловсруулсан төлөвлөгөөнийхөө хэрэгжилт үр дүнг одоо хагас жилээр одоо мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллаараа одоо тайлгнахад ерөнхийдөө жоохон хэрэгжилт тааруу ахиц амжилтын үнэлгээ муухан үнэлэгдсэн. Ингээ бид нар бол яг ингээ өөрсдөө бас ингээд өмнө нь ийм хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлага багтаа болохоор бид нар бол туршлага судлах шаардлагатай юм байна гэж үзсэн. Ингээд одоо бидний хувьд бол одоо хамгийн харилцагт бэрх хамгийн хүнд буюу одоо сонсголын бэрхшээлтэй хүүхдээ сонгоод одоо тийм боловсрол олгодог тусгай хэрэгцээ 29 дугаар сургуулиас туршлага судалгаар болсон. Тэгээ хэрэгцээндээ нийцсэн одоо хөтөлбөр боловсруулаад тухайн сургуультайгаа холбоо тогтоогоод яг идэвхтэй сургалт явагдаж байх үед нь тухайн сургуультайгаа очиж туршлагаа судалсан. За эндээс л бид одоо ганцаарчлан сургалтын төлөвлөгөөний маань боловсруулалтад бас учир дутагдал байна. Бид одоо бас энгийн хүүхдүүдтэй ажилласаар олон хүүхдүүдтэй ажилласаар байгаад одоо бас тусгал даалгавруудаа хөндлүүлээд идэв юм байна. Тэгээд тэр нь үдсэн харснаа тусахыг гээд одоо дахин сайжруулах байдлаар ингэж төлөвлөгөө боловсруулсан. За төлөвлөгөөгөө боловсруулах явцдаа бол бид нар ер нь бол арга зүйгээ төлөвлөхдөө бол энэ шамран сургах боловсролын бодлого соёл үйл ажиллагаа хэрэгжүүлэх энэхүү гарын авлагыг бол одоо гарын авлагыг ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө боловсруулах тэгээ бэрхшээл бүрийн онцлог тэр бэрхшээл бүрийн онцлогтой хүүхдээ яаж ажиллах вэ гэсэн энэ номыг бол байнга ширээний номоо болгож барьж ажилласан. За тэгээ үр дүнд нь бол одоо хүүхдүүдэд бол одоо тоглонгоо суралцдаг учраас энэ хуваарьт цагтаа ганцаарчлсан сургалтын танхимдаа ирж хичээллэх бол дуртай. За тэгээ мөн нийгэмшгүй болон харилцааны ойлголцох чадварт нь бол илт сайжирдаг. За мөн манай сургуульд бол одоо яг
бүр зайлшгүй шалтгаанаар бол сургууль үнэхээр эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй 2 хүүхдээс бусд нь бол бүгд сургуультай хамрагддаг болсон байгаа. За дүгнэлт гэх юм бол ер нь багш нар суралцагчдаа хөгжлийн онцлогтод тохирсон энгийн чадварыг эзэмшүүлэхийн тулд ганцаарчлан сургалтын төлөвөө боловсруулах юм байна. Тэгээд танхимдаа ганцаарчлаад одоо тогтмол хуваарийн дагуу ажиллаад байх юм бол хүүхдүүдийн маань хичээлд ирэх сонирхол нэмэгддэг юм байна. За эцэг эхчүүд нь ч гэсэн бас хүүхдүүдийн ганцаарчилж ажиллаа сэтгэл гаргаад байгааг ойлгоод бас тэдний маань сэтгэл ханамж бол бас илт сайжирч байгааг харсан. За энэ дараагийн энэ юун дээр алдсан бэ гэхээсээ илүү бол ерөнхийдөө бол багш нэг бүрийн ажилдаа хандах хандлага буюу одоо энэ аргачлалын 3-1 одоо бүлгийн гишүүдийн үүргээ ухамсарлаж ажиллах байдал бол бүх багшид жиг биш байсан нь жоохон хүндрэлтэй байгаа. За манай мэрэгжлийн багш нарын бүлгийн хувьд бол асуудал одоо ингээ богино хугацаанд шийдэгдээд дуусчих боломжгүй. Жил бүрэлдэхүүн өөрчлөгдөөд л одоо бас тухайн багш нараа одоо дадлагжуулах зорилгоор одоо ингээд асуудлаа шийдвэрлээд ажилласаар байх хандлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. За тэгээ бусад мэрэгжлийн бүлгийн багш нарт одоо хандаж хэлэхэд бол ер нь бол асуудыг тоочод байх нь гол биш. Хамтраад асуудлаа шийдвэрлэе гэсэн чин сэтгэлтэй багш нараар багаа бүрдүүлчих юм бол ер нь бол бидний ажлын байранда хөгжих том гарц боломж бол мэрэгжлийн багш нарын бүлгээр ажиллах юм шүү гэдгийг хэлье.